Ямар хувьцаа авах уу гээл техникийн дүн шинжилгээ хийгээл тэгэл тэр хувьцаа мөн өсөх болов яах бол гэж санаа зовхгүйгээр ганцхан бүтээгдэхүүн аваад тэгээд тэрэндээ хөрөнгө оруулалт хийгээд урт хугацаанд хөрөнгө босгох боломж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ би ETF буюу хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалтын сангийн тухай ярилцъя гэж бодлоо. Ингээд хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Манай мөнгө сэтгэл зүй ярьдаг Money Wise Master Channel тавтай байвал let's talk about money. За ETF гэж юу вэ? Хөрөнгө оруулалтаар баталгаажсан хөрөнгийн сан ETF гэдэг нь одоо жишээлбэл маш олон компани хувьцааг нийлүүлээд нэг бүтээгдэхүүн гаргасан. Одоо жишээлбэл S&P 500 гэдэг ETF бүтээгдэхүүн байлаа гэж бодоход S&P 500 гэдэг индекс дотор байгаа. Индекс гэдэг нь тэр зах зээл, хөрөнгийн зах зээл дотор байгаа топ 500 компаниг бүгдийг ангуудаа нэг ETF S&P 500, Vanguard S&P 500 гэдэг тийм нэг ETF гэдэг бүтээгдэхүүн гаргаад ирсэн юм аа. Тэгээд тэр нь юугаар онцлогтой гэхээр зөвхөн ганц тэр ETF S&P 500 гэдэг ETF-ийг аваад хөрөнгө оруулахад нэгийг авч болно, 100 авч болно, 1000 авч болно. Тэр хөрөнгө оруулахад та мөнгөө 500 компанид зэрэг ингээд хөрөнгө оруулах гэсэн үг. За яагаад ETF юм бэ гэвэл ETF-т одоо миний харж байгаагаар нэг том давуу тал байна. Тэр нь юу гэхээр янз бүрийн секторын тэгээд янз бүрийн салбарын олон компаниудыг нэгтгэнгуудаа нэг бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Тэгээд хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулж байгаа хүний хувьд тэр нэг бүтээгдэхүүн нэг ETF-ийг авлаа гэхэд мөнгөө төлжүүлээд бүгдээр ингээд энэ тэнд ямар одоо янз бүрийн компанид хөрөнгө оруулсан гэсэн. Нэгдүгээр риск багтай, хоёрдугаарт одоо хөрөнгөний зах зээлийн түүхийг ингээд хараад үзэнгүүт ерөөсөө сүүлийн 100 жилд 16 ширхэг одоо дэлхийн хямрал янз бүрийн одоо салбарын хямрал янз бүрийн одоо дэлхийн дайн ч юм уу одоо санхүүгийн хямрал 16 ширхэг тохиолдсон байгаа. За тэр 16 ширхэг тохиолдсон мэдээж доошоо орно, мэдээж одоо 29 оны одоо хямрал 28 оны баблын ингээл хямрал тэр бүгд доошоо ороод тэгээд ер нь урт хугацаанд сүүлийн 100 жил хөрөнгөний зах зээл ер нь дандаа ингэж өсөж явсан байна. Тийм болохоор ETF миний харж байгаа маш найдвартай. Яагаад тэгэхээр ETF бүтээгдэхүүнүүд хөрөнгөний зах зээлийг дагаж үнэ нь өсөж буурж явж байгаа учраас. За ETF-ийг хаанаас авах юм бэ гэвэл гадаад амьдарч байгаа улсууд бол яг тухайн амьдарч байгаа улсынхаа ямар нэгэн банк ч юм уу ямар нэгэн онлайн брокер янз бүрийн одоо институтууд байдаг жишээл миний амьдарч байгаа Швейцар улсад бол Saxo Bank байна, Swissquote янз бүрийн жижиг одоо Швейцарын банкнууд байна. Тэнд ингээд аккаунт нэгээд brokerage аккаунт нэгээд broker аккаунт нэгээд тэгээд ерөөсөө арилжаанд оролцох боломжтой. Энэ боломж хүн болгонд байгаа. За Монголд байгаа улсууд яах юм бэ гэхээр мэдээж Монголд байгаа улсууд Монголд бас онлайн жимаскул брокеринг компаниуд байдаг. Тэр брокеринг компаниудад очиулаад би ингээд гадны зах зээл ETF ч юм уу янз бүрийн одоо хувьцаа ингээд гадны зах зээл хөрөнгө оруулах гэсэн юм аа. Юу их ёстой, яах ёстой вэ гэдээ очиод уулзсангууд бүх хүнд одоо боломж нээлттэй байгаа. Хүмүүс мэддгүй л байна. Mantle trade ч юм уу Mantle capital тэгэл голомт капитал, таван богд трейдинг гэл янз бүрийн компани байдаг юм байлаа. Тэн дээр очиж уулзаад гадны компанид гадны зах зээлд ETF авмаар байна, одоо хувьцаа авмаар байна юу гэдэг крипто авмаар байна, янз бүрийн бүтээгдэхүүн авмаар ингээд очиж уулзаад өөртөө таарсан бүтээгдэхүүнийг худалдаж аваад гадны зах зээлд хөрөнгө оруулалтанд оролцоход хүн болгоно нээлттэй байгаа. Жохон судлах хэрэгтэй. За миний хувьд болохоор хоёр ETF-т тодорхой хуваар тодорхой мөнгөнд үнгээр сар болгон хөрөнгө оруулалт байгаа. Нэгдүгээрт нь юу гэхээр iShares гэдэг BlackRock гэдэг том хөрөнгө оруулалтын компани гаргадаг. MSCI World гэдэг олон орнуудын янз бүрийн салбарын янз бүрийн компаниуд ингэ нэгтгэсэн тийм ETF гэх бүтээгдэхүүн байна. За хоёрдугаарт нь болохоор Vanguard S&P 500 гэдэг ETF бүтээгдэхүүн байгаа. Тэр нь болохоор одоо Америкийн топ 500 компанид хөрөнгө оруулдаг ETF бүтээгдэхүүн байна. За нэг нь болонгууд одоо ногдол ашгаа өгдөг S&P 500 Vanguard S&P 500 ногдол ашгаа өгдөг. Нөгөөх нь болохоор iShares-ийн MSCI World гэдэг ETF нь болохоор ногдол ашгаа өгөхгүйгээр ногдол ашгаа гарангуут нь буцаагаад тэрнгээр хөрөнгө оруулдаг. Тэгээд тэр нь болохоор хүүгийн хүү бодогдоод дэшээ явдаг аа. За хөрөнгө оруулалтын зах зээлдээ хөрөнгө оруулъя гэж бодож байвал эхлээд ямар хүн ETF авах ёстой вэ гэдгийг би одоо тэжлэл санаа сэтгэл зүүн талаас нь жоон тайлбарлая гэж бодлоо. Яагаад тэгэхээр ETF авах гэж байгаа хүн нэгдүгээр
урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гэж байгааг ойлгоцсон байх хэрэгтэй. Яг тэр ETF-ийг өнөөдөр аваад маргааш зарнаасгүй өнөөдөр аваад 2 сарын дараа зарна гэсэн юм байхгүй. Яг тэгэхээр ETF гэдэг бүтээгдэхүүн дэлхийн одоо хөрөнгөний зах зээлийг дагаж үнэ нь өсөж буурч идэг учраас дэлхийн хөрөнгөний зах зээл өнөөдөр маргааш хоёрын хооронд одоо юу гэдэг нь 50% ингээл 60% крипто тэ янз бүрийн нэг одоо forex шиг тийм ингэж хэлбэлцдэг учраас крипто авах гэж хүн маш удаан хугацаанд хөрөнгө оруулах ёстой гэдэг юм мэдчих хэвээр нэгдүгээр. За хоёрдугаарт нь болохоор хөрөнгө оруулчлаа. Тэгээд дараа нь яах вэ те? Дараа нь хөрөнгө одоо ETF ингээ авчлаа. 30 жил хөрөнгө оруулна, 40 жил хөрөнгө оруулна. Тэгээ залуу усуд ялангуяа 20-тэй 30-тай ч юм уу те. 30 жил 40 жил хөрөнгө оруулна гэдэг. Тэгтээ яах вэ те? Тийм учраас сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр сүүлийн 100 жил 16 те 16 шиг одоо recession 16 шиг хямрал босон байдаг. Тэр хямралаар дэлхийн зах зээл ундаг, өсдөг. Тэр болгонд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Унангууд нь ETF зарж болохгүй, өсөнгүүт нь те бас зарж болохгүй. Одоо унангууд нь айгаад те паниктай зарж болохгүй. Өсөнгүүт нь одоо өсчлөө жоохон те профит хийчлээ, жоохон ашиг олчлоо зарж болохгүй. Хамгийн гол нь ETF гэдэг хөрөнгө оруулалт ерөөсөө урт хугацааны хөрөнгийн одоо хөрөнгө босгох гэж байгаа инструмент юу байхгүй. Тийм учраас одоо маркетинг одоо тэр хэлбэлцэж байгаа юм дээр эсвэл зүүн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Доошоо ундаг бол дээш өссөн бол доошоо ундаг гэсэн тийм принципээр хандах. За 3 дугаарт нь олонгууд тогтмол хөрөнгө оруулалт. Тогтмол тодорхой хэмжээний одоо мөнгөнд үнгээр тогтмол хөрөнгө оруулах хэрэгтэй. Маркет одоо ETF юм унлаа тогтмол хөрөнгө оруулалт. Үнэн өслөө би унд нь хүлээхгүй биш. Тогтмол сарда ч юм уу 7 хоногт ч юм уу 14 хоногт ч юм уу унсан ч бай, өссөн ч бай урт хугацааны хөрөнгө оруулалт учраас байнга авч л байх хэрэгтэй. Ерөөсөө тэр унжээн, алгүй өсч гин гэдгийг анзаарахгүй. Тэр нэг үгүй. За ингээд та бүхэндээ хөрөнгө оруулалтаар баталгаажсан хөрөнгөний зах сан буюу ETF Exchange Traded Fund-ийн тухай жоохон ч гэсэн мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Ингээд та хэрүү ETF авахыг хүсчээвэл тий коммент бичээрэй. Ямар ETF авах вэ, яах вэ, ийх үү гэд бас тэ зөвлөгөө авмаар бол тип авмаар бол доор бичээрэй. Би бас чадхад хараад тань тусгуулна. Ингээд та бүхэндээ дараа дараагийн видеогоор өөр олон сонирхолтой бүтээгдэхүүнтэй би өөрийнхөө хөрөнгө оруулалтын талаар ч юм уу өөрийнхөө мэдж байгаа юмыг хуваалцгаална. Ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай. Чао.